За орой мэндэргий гişүүдээ. За би асуулт асуухгүй хэлнэ. За төрийн дээр нам гарчичээ гэж хүмүүс ярьж байгаа. Тэгэхээр яг ямар асуудлууд яригадаад байгаа юм бэ гэдэг талаас нь товчхон мэдээлэх нь зүйтэй гэж бодож байна. За өнөөдөр 5 намын 126 гишүүн намынхаа төлөөлийн төв байгууллагын шийдвэрээр нэр дэвшиж сонгогдоод энэ тангимд сууж байгаа. 24 оны сонгуулийн үр дүнгээр олон хулсан Монгол Ардын нам хамтарсан засаг байгуулах шийдлийг төлөөлийн төв байгууллагаараа гаргуулад ингээд ардчсан нам хүн намад урилга өгөж хамтарсан засаг байгуулагдаад явж байгаамаа. За хамтарсан засгийн газрын гэрээнд улс төрийн нөхцөл байдал үүссэн тохиолдолд талуудын намын төлөөлийн төв байгууллагаар хэлэлцэж эцэслэн шийдвэрлэнэ гэж заасны дагуу Монгол Ардын намын баг хурал 5 дугаар сарын 21-нд шийдвэрээ гаргаж хамтарсан засгийн газрын гэрээг зөрчсөн улс төрийн намыг оролцуулахгүйгээр засгийн газар бүрдүүлэх шийдвэрийг гаргасан. Тэгээ манай энэ баг хурал ерөн зүгээр бусад намуудын энэ төлөөллийн төв байгууллагад бол дандаа дарга нар байдгүй. Нийгмийн сегмент одоо салбар бүрийн төлөөлөл, жирийн гишүүд, дэмжигчид гэдэг олон хүмүүс бий. Тэгэхээр энэ шийдвэрийг ингэж гаргаж явж байгаа юм. Тэгтэл өнөөдөр их хурал дээр орж иж байгаа тогтоол нь өөрөө хамтарсан засгийн газрыг дэмжих итгэл үзүүлэх гэж орж иж байгаа. Хамтрал байхгүй болсон. Ардчсан нам засгаас гарна гэдгээ ардчсан намын дарга нь аль биесээр мэдчихсэн. 8 сайд нь өргөдлөө өгч гисэн байна. Тэгэхээр эн чинь яг одоогийн нөхцөл байдалд ойлгохдохгүй болчиход байгаа юм. Хамтарсан засгийн газрын бодлогыг дэмжиж тогтоол гаргах гэдэг шүү дээ. Нaan чи хамтрал байхгүй болцсон ардчсан намынхан гар нэгтсэн байна. Сайд нар нь өргөдлөө өгсөн. Хэрвээ ингээд хамтарсныг дэмжиж санал өгчих юм бол дургу байгаа ламд дарж байгаа сахил хүртүүлсэн шиг болох нь л дээ. Энийг юу гэж ойлгох юм бүү мэд байна яг үнэндээ. Хоёрдугаарт нь бас нэг мессеж их явж байна. Хамтрал байхгүй бол бүх юм байхгүй болчих юм шиг. Яг үндэ нэг хэдэн жилийн өмнө хил холболтын төмөр замыг барьж байгуулж байхад нарийн сэргийн төмөр зам оруулж ирэх гэхэд нарийн сэргийн төмөр зам барьж байгуулах юм бол танк ачигдж орж ирээд Монгол улсыг эзэлчихнэ гэдэг шиг. Уучлаарай тийм зүйл байхгүй. Энэ намуудын мөрийн хөтөлбөрийн 80 орчим хувь нь давхцсан. За зарим нэг онцлог намуудын мөрийн хөтөлбөрт оссон заалтуудыг оруулаад засгийн газар үйл ажиллагааны хөтөлбөрийг батлуулаад ажиллаж байгаа. Тэгэхээр энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд зориг зүрхтэйгээр дэмжиж ажиллах эх орон гэж боддог олон гишүүд байгаа гэж би харж байгаа. Тийм учраас энэ мөрийн үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд олон гишүүд цаашлаад дэмжиж ажиллах боломж байгаа гэж харж байна. Харин энэ үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлж чадахгүй гэж яриад байгаа хүмүүсийг би ойлгохгүй байгаа. Яагаад тэгдэг үнэт байгаа? Тэдэнд ямар ирэх шиг байгаад байгаа? Цаана. Бодгол ёстой асуудал шүү нэг. Тэгэл бүх зүйлийг байхгүй болгоно, харлуулна. Ерөөсөө ийм л байхгүй болохгүй гэсэн ойлголт байж болохгүй шүү дээ. Энэ дотор чи эрүүлэр сэтгэдэг 1 минут авчаад байгаа. Эрүүлэр сэтгэдэг олон гишүүд байгаа. Эх орноо гэсэн бодолт сэтгэлтэй олон гишүүд байгаа шүү. Энэ жигсаалтаар орж исэн гишүүд дотор ч гэсэн өөр өнцг ярьдаг, олон одоо авууштай зүйлүүдийг ярьж хэлдэг, эх орны төлөө гэж бодос сэтгэдэг олон гишүүд байна гэж харж байгаа. Айгуул ингэж явсаар байгаад улсын хурлыг муу харагдуулах нь л дээ. Энэ улсын хурлыг ерөөсө бүтэхгүй гэдэг. Ийм зүйл рүү түлхэх гэж байгаа хүмүүсийг бол бас болоорой л гэж хэлмээр байна эртхэн шиг. Энд сууж байгаа 126 гишүүн биш юм а гэхэд дийлэнх олонх нь энэ олон том мега төслүүдийг энэ мөрийн засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт олсон хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн төлөө санал нэгдээд нэгтраад ажиллаж чадна гэж би харж байгаа гэдэг хэлээ. За баярлалаа. За Сархтын Зулфгаар гишүүн.